Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2026 оны 1-р улиралд медаль хүртсэн өсвөрийн тамирчдыг шагнан урамшууллаа. Дархны өсвөрийн тамирчид 2026 оны 1-р улиралд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 9 төрлөөр 81 медаль хүртэж, чөлөөт бүх волейболын тамирчид багаараа тэргүүлсэн багтан амжилтыг үзүүлжээ. Алтан медалийг 500 мянган төгрөгөөр, мөнгөн медалийг 300 мянган төгрөгөөр, хүрэл медалийг 200 мянган төгрөгөөр, харин шилдэг дасгалжуулагч багшийг 1 сая төгрөгөөр тус урамшуулдаг журамтай. Чөлөөт бүхэр хичээлдэг. Чөлөөт бүхэр хичээлээ 6 жил болж байгаа. Тэгээ гаргасан амжилтуудаас гэвэл улсын аваргад 3 удаа төвлөрсөн. Тэгээд энэ жил бас залуучууд улсын аваргаас хүрэл авсан. Тэгээд Азийн аваргад удахгүй явах гэж байгаа. Тэгээд сэтгэл гоё юм. Манай Дархан уул аймаг айгүй сайн дэмждэг өсвөрийн тамирчдыг. Тэгээд гадаашаа тэмцээн уралдаанд явхад мөнгөний дэмжлэг зав үзүүлдэг. Тэгээд хэрвээ медалах юм бол медалийн тодорхой мөнгөнд үнээр шагнадаг. Баярлалаа. Сайн байна уу? Намайг Гантүрийн Аножин гэдэг софтенсэр хичээлж байгаа. Одоо 7 дахь жилдээ хичээлж байгаа. Тийм. 9 сард болохоор Азийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэгээ улсын аваргаас хошоо алтан медаль, хүрэл мөнгөн медалуудыг хүртчихсэн тийм амжилттай. Үнэхээр таатайгаа бид эдээс зөндөө их амжилтыг гаргаад тэрэн дээр ингээд шагнал урамшуул өгч аваад нэг баяртайгаа болж маш их сайн дэмжлэг болж өгч чадж байгаа. За сайн байна уу? Намайг Амнистийн Анаж гэдэг. Би чөлөөт бүхий спорт хичээлээд одоо 3 жил болж байна. Тэгээд энэ жил болохоор U23 болон U20 залуучдын улсын аваргаас 2-аас хүрэл медаль ирсэн. Төрүүлэг гэсэн боловч спортод арай хүрч чадаагүй. Маш их дэмжлэг болж байгаа. Хэрэг дэмждэггүй байсан бол бид нар бас юм ер нь бол тэгээд ингэж тусалж дэмжиж байгаа аймгийн засаг байгаад маш их баярлалаа. Тэгээд цаашдаа ч гэсэндээ илүү хичээх болно. Бидний тусалж дэмждэг дахиад компани захиалгын бол захиалга бас баярлалаа хэлмээр байна. Намайг ховор нэг зэрэг гэдэг би цаныхаа спортоор явдаг. Одоо цаныхаа спорт яваад 6 жил болж байна. Хамгийн сүүлд Увс аймгийн Баруун Томос сумд очоод улсын аваргаас 2 мөнгө авсан. Урам өгөөл гоё идэв ш. Дараа жилээс улсын аваргатаа дахиад илүү их мөнгө аав гээл, медаль аав гээл тэгэл хичээгээл байна. Одоо шагналын мөнгөө тэгээд нэг дугаа авах га тэгээд нэг шин дугуйндаа л тэгээд өгнө гэж бодож байна доо өөрөнд. Дархан хотынхоо нэрийг өндөрт өргөж буй тамирчин хүүхдүүдтэй спортын өндөр амжилтыг хүсье.